Оюу толгой гэдэг үгийг сонсохоор л Монгол хүний зүрх чичирч уур хүрдэг болчихсон. Монгол хүн гэдгийг зориуд өргөлтөй хэлээд байгаа юм л да. Монголд хайргүй бас бус хүн сүрэг бий. Тэдний хувьд бол оюу толгой гэдэг нэр зоос шиг жингэнэж дуулдагч байж мэднэ. Нээлттэй уур хэлэн хэрүүл маргаан дагуулсан энэ газрын тухай элдвийн шууган баримтууд байдгийн оргил нь атомын цахилгаан станц байлаа. Улсын аврах ард түмний үндэсний хөдөлгөөний дарга Эрдэнэ 2-ын хэвлэл төгсөн ярилцлагыг харахад Моннисийн 1-р давхарт байрлах оюу толгой компани ресепшнийхээ ард байдаг логогоо авчихсан байсан гэжээ. Ер нь бол оюу толгойг ашиглаж ухаж эхлээд 10 гаруй жил болчихсон байгаа. Тэгээд одоо лого юм авчихсан байгаа зэрэгээс харахад оюу толгойг ухаж буй Канадууд оюу толгойгоос авахашгаа авчихсан. Одоо зүхтаахад бэлэн болсон хамгийн ноцтой нь гүний уурхаа буюу ухсан газартаа цөмийн хог хаягдал булшлах гэж байгаа. Түүгээр барам тэр нүхэндээ атомын цахилгаан станц барих гэж байгааг оюу толгойг шалгах ажлын хэсэгт орж нууцын гэрээнд гар хэсэг зурсан зарим хүн бидэнд мэдээлсэн гэж байгаа юм. Ер нь явж энэ бүх зүйл анхнаасаа хуурам эхлэх төлөвлөгөө байсан юм биш биз? Ер нь яг зэсийн орд мөн үү? Алтны орд байсан юм биш байгаа. Түүнээс гадна оюу толгой төсөөл бол Эвлийн цаамхгаас хэд дахин өндөр, Улаанбаатар хотоос бараг 10 дахин том, 100 жилийн нөөцгүй аврах том орд гэх видео танилцуулга зэрэг нь ердөө чулуу хөөлгсөн юм биш байгаа хэмээн бодогдож эхэлж байна. Ийм л эргэлзээ тэнэглэжээ дагуулсан асуудлууд оюу толгой эргэн тойронд байгаагаас харахад энэ бол зүгээр нэг ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ биш, олон улсын төвшин төрсэн асар бохир ажиллагааны үр уурхай болцоход байгаа юм биш үү гэсэн хардлагыг төрүүлж эхэлж байна. Атомын цахилгаан станц ашигладаг улс орнуудын толгойн өвчнөд цөмийн хог хаягдлаа хаана булшлах вэ гэсэн асуудал байдаг бөгөөд одоогоор тэр асар их хор хөнөөд бүхий олон мянган тонн хог хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээж авдаг тэнэг улс орн гэж байхгүй тул дэлхийд дээр хамгийн тэнэг улс төрчтэй Монгол улсыг сонгосон байх бүрэн боломжтой юм. Оюу толгой асуудал ийм төвшөнд очичхаад үндэсний аюул занлын хэмжээнд хүрчгээд байхад бид харин 34-51% хувьтайгаа зууралдан хэрэлдэж суух нь хэр зохистой вэ? Энэ асуудлыг үндэсний хэмжээнд төрийн бус байгууллагууд ард иргэдийн төлөөллийг оролцуулан шалгаж үзэх ёстой болж байна. Оюу толгойг бохир улс төрчид биш цэвэр ард түмэн шалгах ёстой.